Өсөн довчтой дээлээ эвхээс амран өмсөж нарны өнгөтэй дурдангөө зөвөргөөлөн бүсэлж саран хэлбэртэй малгаагаар тэргүүн юугаан гойж сайхан жилийн өглөөг амрар минь дугтан агтай шаргал цайг нарны туяатай самарч алтан төрийн сүлдтэй хоймрын бурхандаа дээжлэн эрх жилийн төргийг итгэлийн өнгөөр сүлэн сууга хонгор нутгийн үзэгч түмэн таа бүхэн маань 17 дугаар жарны буян үлдэх чимээх усан барс жилдээ илгээрэн хамглан төрлөөрөө төвшин амглан сайхан шинжилж байна уу. Баян хонгор телевизээс тав хүндээ хурж байгаа ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Баян хонгор аймгийн Төөх угсаатны зүүн музейн хамт олон оролцож байгаа билээ. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн тав хүндээ баярлалаа. Тав хүн маань сар шиндээ сайхан шинжилж байна уу. За ингээд манай нэвтрүүлэг маань 5 үеийн турш явагдах бөгөөд тав хүнийгэн 2-2-оор нь баг болгож за уралдаан тэмцээнд авхаалцсан ба хурд хүчээ сорин өрцөлдөх нэ. Ингээ тав хүнийхэн уралдаан тэмцээнд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За ингээд эхний ээлжинд манай ирчүүд маань багийнхаа гишүүнийг суулгах хэрэгтэй байгаа. За 4 бүсгүй 4 залуу өнөөдрийн нэвтрүүлэгт маань оролцож байгаа. За хөтлөгч миний зүгээс энд 4 тоог одоо бэлдсэн байж байгаа. За энэ чанаас багийнхаа за бүсгүүчүүдийн нэрийг эхлээд суулгуулчих тийм ээ. За манай ирчүүд эндээс суулгах. За надад өгсөн. Юм да. За одоо харин суулаагаа суулаад суулаан дээр чинь бүсгүүчүүдийн маань нэр байж байгаа. За хин хэнийг суулсан байна манайхан. За өөрсдийнхөө суулсан партнероо сонгоод баг багаараа болоод зогсохыг тав хүнээсээ хүсэж байна. Ятга. Шинэ. За манайхан ч одоо бүсгүйг очиж партнероо бас очиод өөрөө давбал гэсэн тийм ээ. За бүсгүүчүүд бар өөрөө дуудангууд гүйж очих. Жаах нэг одоо сайхан ихтэй юм. За хоёр багны тал зогсчих манайхан. Хоёр багны тал. За хоёр багны талтаа зогсчих тий. За ингээд хос хосоороо манайхан баг болоод багтлаа. За их сайхан бас санаа сэтгэл нийлээд хоорондоо бас ярилцаад уралдаан тэмцээндээ бас нэлээ итвэхтэй санаачлагтай оролцох. Бас ерөнхийдөө нэг оноолт таарна гэдэг шиг багууд маань бол ерөнхийдөө сайхан хуваарлагдсан байна тийм ээ. За жоохон сэтгэл дундуур хүн бол байхгүй өстэй манай ирчүүдтэй тийм. За тэгвэл өнөөдөр одоо тэмцээнийхээ явагдах дарааллыг бүгдээрээ эндээ суулчихъя. За ирчүүд маань нэрээ суулчих. За 1 2 3 4 гэсэн тоо байж байгаа. За ингээд за тав хүндээ өнөөдөр Баян хонгор аймгийн Төөх угсаатны зүүн музейгээс шууд хүрж байгаа. Ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань эхний одоо үеийн уралдаан тэмцээн маань эхлэхэд бэлэн болж байна. Эхний үе маань бол одоо багуудын мэдлэгээр эхэлж байгаа. Тийм болохоор манай багууд маань хоорондоо ярилцаад за дуу шүлэг аль нь ч байж болно тийм ээ. 5 минутын хугацаанд хоорондоо багийнхаа гишүүндээ ярилцаад ямар одоо номероор мэдлэгээ дэвшүүлэх вэ гэдгээ нэгдүгээр шийднэ. Хоёрдугаарт багтаа бас нэр өгөх ёстой байж байгаа. Ямар багтаа бас юу ч нэр өгснөө бас надад бас бичүүлээд явчаа. За ингээд тав хүнд амжилт хүсье. За ингээд эхний үед маань нэг номерыг суулан хамгийн их ч одоо салхийг хагалж мэдлэгээ дэвшүүлэхээр багийн маань гişүүд гарч ирсэн байна. За багтаа ямар нэр өгсөн бав лээ? За багтаа морь буусан шагаа гэд нэр өгсөн байгаа. За морь буусан шагаа сайхан нэр өгсөн байна. За ингээд багийн хоёр гişүүн бас өөрсдөө танилцуулна гэж хүсэж байна. За миний бие Тавгдэржийн насан тогтох гэдэг Баян хонгор аймгийн музейд эрдэмшлэгийн ажилтаар ажилладаг байгаа. За намайг Цэндийн Бацаахан гэдэг музейд би үзмэр харагч үйлчлэгч хийдэг. За баярлалаа. За ингээд морь буусан шагаа багийнхаа мэдлэгээ бүгдээрээ хамтдаа хүлээн авъя. Та хоёртаа амжилт хүсье.
Хонгорнотгийн өв соёлыг хойч үедээ түгээнлэгрүүлэх ариун үсэд одоо мөр зэрэгцэн зүтгэж байгаа манай хамт олон одоо Баянгор аймгийн телевизээс зохион байгуулж эрүүл дүүрэн цагаан сар баярын нэвтрүүлэгт оролцож байгаа туйлын таатай байна. За тэмцээнд оролцож байгаа бусад баг тамирчдаа амжилт хүсье. За нийт хонгорнотгийн зам олондоо илгээрийн их амгалан төрлөөрөө төвшин амгалан сайхан шинжилгээ үлжийдэл сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За ингээд дараагийн номерыг сугалсан багийн гишүүд маань гарч ирсэн байна. Та хоёртаа амжилт хүсье. За багтаа ямар нэр өгсөн байж байгаа вэ? Арга бэлэг. За арга бэлэг. Арга бэлэг багийн гишүүд маань мэдлэгээ бэлтгэсэн байгаа тийм ээ. Та бүхэн маань өнөөдөр бас сар шинэ өдрүүд хонгорнотгийн зан олондоо танай багаас ямархуу мэдлэгээ бэлтгэсэн байгаа бүгдээрээ бас хамтдаа хүлээн аван сонирхъё. Би энэ түүх садны байгалийн түүхийн музей үзмөр аргач хатгонолог манай гишүүнийг анги жаргал харуул хамгаалалтын ажил хийдэг. Манай багийн нэр Арга бэлэг. Баянгор аймгийн зан олонтой болон түүх садны зөв байгалийн түүхийн музейгийн хамт олонд цагаан сарын минь төвшүүлье. Дараагийн багийн гишүүд маань гарч ирсэн байна. За та хоёр маань багтаа ямар нэр өгсөн байгаа вэ? Манай Халтан Барс гэдэг нэр өгсөн байгаа. За Алтан Барс гэсэн нэр багтаа өгсөн байна. За Алтан Барс багийн хоёр гишүүнд амжилт хүсье. За өөрсдөө бас товчхон танилцуулаад явуул зүгээр бах тийм ээ. За намайг Батулдын Мөхөрдөн гэдэг. Би энэ музейд харуул жолооч хийдэг. За манай багийн гишүүн болохоор Дамби Одон Чимэг гэдэг үйлчлэгч хийдэг байгаа. За та хоёртаа амжилт хүсье. За ингээд нэвтрүүлгийн маань нэгдүгээр үе багийн гишүүд маань хоорондоо ярилцаад за өнөөдөр бас сар шинийн баярын сайхан өдрүүдэд хонгорнотгийн зан олондоо мэдлэгээ дэвшүүлэх хэрэгтэй байгаа. За ингээд та хоёрын даалгаварт амжилт хүсье. За баярлалаа. Тас сайхан нутагтай байлаа, тансаг сайхан устай байлаа, таван гушуун малтай байлаа, тараг ариг элвхтэй байлаа. За нэвтрүүлгийн маань нэгдүгээр үеийн дараагийн оролцогч баг болох хоёр гишүүн маань гарч ирсэн байна. За та хоёр маань багтаа ямар нэр өгсөн байж байгаа вэ? За манай багийн нэр Дөрвөн бэрх. За дөрвөн бэрх сайхан нэр өгсөн байна. За дөрвөн бэрх багийн маань хоёр гишүүн бас өөрсдөө товчхон танилцуулбал. За би Баянгор аймгийн түүх садны зүй байгалийн түүхийн музейн бүртгэл мэдээллийн санч ажилтай Эрдэнэ хоёг байна. Түүх садны зүй байгалийн түүхийн музей Яран бичиг хэргийн ажилтан Шин цэцэг гэдэг байна. За Шин цэцэг. За ингээд та хоёртаа амжилт хүсье. Нэвтрүүлгийн маань эхний үе өнөөдөр сар шинийн баяраа тэмдэглэж байгаа хонгорнотгийн зан олондоо танай багаас дөрвөн бэрх багаас мэдлэгээ дэвшүүлэх хэрэгтэй байгаа. Ингээд та хоёрынхаа мэдлэгээнд нь амжилт хүсье. За ингээд хонгор нутгийнхаа нийт зон олондоо дөрвөн бэрх багаас одоо мэдлэгээ дэвшүүлье. Ургах улаан нарнаар цаг хиймрийн элчийг авч уудам хөх тэнгэрээс ухаарл авч уучрал сэлбэж Учир нь золгох хүм бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлгэж ургаж байгаа сар шиндээ сайхан шинлээрээ. дөрвөн бэрх багаас мэдчилж байна. Эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань нэгдүгээр үеийн уралдаан тэмцээн маань маш амжилттай өндөрлөж байна. Багууд маань хонгорнотгийн зан олондоо өөрсдийнхөө онцлог шинжийг агуулсан сайхан мэдлэгээнүүдийг уламжлалаа. За ингээд нэг номер буюу морь буусан шагаа багийн маань хамт олонны мэдлэгээнд өгсөн оног тав хүндээ танилцуулъя. 4 оног өгсөн байна. За 2 номерыг сугалсан Арга бэлэг багийн хамт олонд өгсөн үнэлгээ 2 үнэлгээ өгсөн байна. 2 гэсэн үнэлгээ өгсөн байна. 3 номерыг сугалсан Алтан Барс багт өгсөн үнэлгээ маань 3 гэсэн үнэлгээ өгсөн байна. За 4 номерыг сугалсан дөрвөн бэрх багийнхаа гишүүдэд 5 онооны үнэлгээ өгсөн байна. За ингээд эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань нэгдүгээр үе энэ хүрээд шаргаж байна. Ингээд хоёрдугаар үе маань Монгол наадгай буюу алаг мэлхий тоглоомоор үргэлжлэх ёстой байгаамаа. Ингээд бүх багуудаа амжилт хүсье.
За эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгээ маань 2 дугаар үе эхлэхэд бэлэн болж байна. За 2 дугаар үе эхлэхийн өмнө нийт багуудаа амжилт хүсье. За энэ үе маань уралдаан тэмцээн маань алаг мэлхийн наадгаа байж байгаа. За алаг мэлхийн наадгааг бол манайхан ерөнхийдөө хүмүүс маань бол мэдж байгаа. Оролцогч нар маань ч гэсэн бас тодорхой хэмжээгээр алаг мэлхийн наадгааг бол одоо мэдж байгаа. За тийм болохоор би бас дөрмийн эхлээд товчхон танилцуулсан. Энэ удаагийн тоглоомын дүрм маань бол мэдээж ихлээд бүх хүмүүс маань нар зүв тойроо шоу хаяна. За хаана очиж нэг буун тэндээсээ эхлэе тийм ээ. Эрэхтнээ хамгийн их зүрхээ аваад за ингээд алаг наадгаа маань түүж эхлэх нэ. За одоо магадгүй ингээд 4 гэсэн шоу буулаа тий. 4 буусан тохиолдолд одоо сарвуу ч юм уу одоо 4-ийн тоотой эрэхтнээс одоо дуусчихсан байсан тохиолдолд бол одоо дараагийн хүндээ шилжүүлээд явна гэсэн ийм дүрмээр хэдүүлээ тоглоноо өнөөдрийнхөө алаг наадгааг. За ингээд тоглоомоо эхлүүлье. За 1 номер. Эхний багийн гишүүн маань. За 5 буусан байна. За дараагийнх нь. За 1 бууж ижил алаг мэлхийн маань тий түүж эхлэх хэрэгтэй байж байгаа. За 1 буучлаа хурээ. За 1 зүрхийн авах нь тийм ээ. За зүрхээ авах нь. За дараагийн хүн. За 5 бууж бай тий. За та сарвуунаас одоо сонгож авах нэ. За дараагийн хүн. За багийн гишүүд маань бол ерөнхийдөө ээлжил суусан байж байгаа. 5. За 2 бөөрийг авч болно. 2 жихийг авч болно. Тийм ээ 2 нүдийг нь авч болно. Өнөөдөр монголчууд маань бас монгол сайхан наадгаа алаг мэлхийн наадгаагаар бол одоо битүүний өдөр бол их сайхан хүүхэд огчуудаа зааж өгч тоглодог ийм сайхан уламжлалтай байж байгаа. За манайхан жиргэхэд 5-ыг буулгаад 4 нилээн л шуурхайхан тоглож байна да. За ингээд нар зүв тойроод шоогоо хаяад хамгийн одоо олон шагааг одоо аль баг цуглуулах нь тэр баг маань одоо хамгийн өндөр оноо буюу 5 оноо гэх. За 6 буусан байна. За 3-наас авч болж байна 6 тийм ээ. За сая шагаан дээр бууцсан уу тий. За шагаан дээр буусан бас. За 2. За 2 нүд байгаа шүү. Нүд байж байгаа. За 2 нүд байж байна. За Оо ясаад 6. За албагны гадна уусаа. Ахиж хайнаа. Албагн дээр ийм сайхан ширмэн ширдэг ийм том албагн дээр одоо яг тааруулж хаях хэрэгтэй. За дараагийн хүн. За. Барахаас 6 мургаа буу. За 1 бууж байна тийм ээ. За давсыг үлдсэн байна. Явж 5 буулаа хурээ. За сарвуунаас нь за сарвуу маань ерөнхийдөө дууссан байна тийм ээ. 3. За 3-ын тоотой байхгүй тий. За 5 байх. 5 дууссан шүү. Одоо энэ 400. За 5 буухгүй. Одоо 4 буух юм бол 4-нд одоо мөчнөөс авах нь тийм ээ. За 6 авах хурээ. За 6 буулгаж хүзүүг авлаа. За 96-ыг 2 буулгаад авчихтвал нэлийн хэдэн шагааг бас өөртөө авчин. За 3 буулаа. Энэс хөөрхөн жижигхэн шоу байна тийм ээ. Шоу маань ерөнхийдөө их жижигдээд байгаа. Манайхан тэгэхээр хөнгөн шоу учраас олон эргүүлээд байгаа шиг. Яг сайхан 6-ыг тааруулаад за хурээ. За 6 болоо. За 4. За мөчнөөс 4 бол байж байгаа. За 6 болоо. За шагаанууд нь ерөнхийдөө манайхан шилбэ авчих байна байшгүй. Шилбэ ав. За зарим нэг цөөхөн шагаатай нөхдүүд бол харагдаж байна. Одоо нилээн хичээгээд 6 бууж байна. Тий 6-аг тийм ээ. Тий. За 4-өөр 6-гаар явна тийм ээ. Тий. Одоо 4-6 бууж ажиллаа.
6 болно. 6 л. За 5 буулаа. Аль болох сондгоо тоо буугаад байна тий. За 5 бууж байна. Апоола. 5 байна. Тагс нэг юм хийдэг. За ер нь дараа нь 4 удаа 5 бууж байна ер нь. За дараагийн оролцогч маань. За энэ нөгөө онг гэдэг шиг болж байна. За дахиад хайчих та. Уг нь бол 6 болох гэж байна. За дахиад хаяарай. Дахиад тий. 2 хаясан. 2 болгоно. Тий. За нэг буурчлаа. За их хол өнгөрөөд байна тийм ээ. За 4 буусан. За 4 бол байж байгаа. 4 бол авнаа. Одоо 5 таваас тавна шүү дээ. Наад тооцохгүй. За яг сайхан. Авчих юм уу? 4 байна. 4. За 4 бол авчнаа. 4 юм уу 5-аар авах нь одоо. 4. Одоо ерөөсө 4 авах юм. За одоо бол 4 болгосон л шагаагаа авах нь тий. Тоогоо нэмэх нь. За нэг бууж байна. За энэ цөөхөн шагаатай хүмүүс бас нэлийн хариуцлагатай. Аюу за. За хүрээ. За 4 буулаа. За одоо 3 юм уу 4 буухан тийм ээ. За 5-аар бол байхгүй байж байгаа. За 2 бол сараахан байхгүй. За 5 бууж байгаа 5 байхгүй байгаа. 4 юм уу 3 буулсан тохиолдолд одоо. За 2 буулаа. 5 бууж байна. За 4 буусан. Хүрээ. За би нөгөө цөөхөн шагаатай хүмүүсийг одоо ингээд хайхаар нэг залбираад байгаа шүү дээ бас. 2 4. За 5 бол байхгүй. 2-оор юм уу 4-оор одоо шогоо тоогийн дээш нь харуулж буулгах юм бол шагаанаас маань авах. За 2 буусан. Хүрээ. За одоо 3. За сайхан дахиад ич. Юм тэглэгэргүй сайхан талбайгаа сайхан ийм том талбай дээр за байхгүй наа. 2 ороо. За 5 буусан бай. Нэг чи залбир. Тэн дээр авчиад тавьчаад байна. Энэ нэг санаа сураад байна. Тэгээд нэг техник байгаа Тийм нэг техник байгаа. За 6 гарвал одоо авч болж байгаа үстэй. 6 авч байгаа. Тий. За ингээд алга үлдгийг маань түүж. Хүрээ. Үнтэй өглөөн давсны баяр, бүрэн хавартай золгосны баяр, сар шинийнхэн сар уулхан өглөө зон олноороо сайхан шинлээрэ. За ингээд нэвтрүүлгээ маань 2 дугаар үе халаг мэлхийн наадгаа маань амжилттай болж өндөрлөө. За ингээд багууд маань одоо хэрхэн хин хэдин шагаа авсан бай гэдэг одоо онооны танилцуулга маань явах гэж байна. За морь буусан шагаа багийн 2 гишүүн маань нийт хэдин шагаа авсан байна? За алга мэлхийн наадганда морь буусан шагаа багам толон маань багаараа 21 шагаа авсан байна. За 21 шагааг цуглуулсан байна. За баяр хүргэе. За 2 дугаар баг арга билэг баг маань За манай манай цуглуулсан байна. 28 шагаа цуглуулсан байна. За арга билэг багийн маань 2 гишүүн нийлээд 28 шагаа. За алтан барс баг. За манай алтан барс баг 26 шагаа. 26 шагааг. За ер нь багууд маань ерөнхийдөө нэлээ ойролцоо байна. За дараагийн 4-р баг буюу дөрвөн бэрх баг маань хэдэн шагааг За манай цуглуулсан байна? дөрвөн бэрх баг маань нийтдээ 16 шагаа одоо энэ алга мэлхийгээс төвжээ. За алга мэлхий 16 шагаа. За нэвтрүүлгийн маань 2 дугаар үеийн уралдаан тэмцээн буюу алга наадга шагаа түүх уралдаан маань амжилттай боллоо. За ингээд алга мэлхий наадаж за хамгийн олон шагаа цуглуулсан буюу 28 шагаа цуглуулсан 2 дугаар ав маань 5 оноог авсан байна. За 26 шагааг цуглуулсан 3 дугаар баг маань 4 оноог авсан байна. Алтан барс. За 21 шагааг морь буулсан шагаа багийнхан маань цуглуулж 3 оноог багтаа авсан байна.
За 16 шагааг 4 бэх багийн маань гişүүд цуглуулж 2 оног багтаа авсан байна. За ингээд эрхэм үзэгчтэй эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань 2 дугаар үе амжилттай болж өндөрлж байна. 3 дугаар үе маань бие барилгачин гэсэн сэдвтэй уралдаан тэмцээн маань явагдах хэрэгтэй байгаа. Ингээд багуудаа 3 дугаар үеийн уралдаан тэмцээнд амжилт хүсье. За эрхэм үндэт үзэгчтэй хангар нутгийн сар шинийн тэмдэглэн байгаа зонголон таав хүн маань эрүүл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн 3 дугаар үе эхлэхэд бэлэн болж байна. За 3 дугаар үеийн маань уралдаан тэмцээнийг таав хүндээ бас танилцуулъя. За энэ бол бие барилгачин гэсэн сэдвтэй ийм сайхан тоглоом байж байгаа. За хүн болгонд шаар байгаа тийм ээ. За хүн болгон шаараа нэг удаагийнхаа аяган дотор шаараа эхэлж үлээгээд за энэ аягнуудыг бүгднийг давхарлаж эхлээ 3-ыг дараа нь 2-ыг хамгийн сүүлд нь нэгийг пирамид хэлбэртэй ингээд давхарлаж байрлуулад за мэдээж хүн болгон хугацаатай за энэ хугацаанд хэн хамгийн олон аягийг давхарлсан за мөн унагсан тохиолдолд дахиад эхнээсээ эхлэх хэрэгтэй байгаа шүү. За энэ тоглоомын дүрмийг бас та бүхэндээ танилцуулах зүйтэй байгаа. За ингээд нэг номерыг сугалсан морь буусан шагаа багийн гишүүнийг өрж байна. Амжилт хүсье. За дотор нүг нь за тэгж байгаа зөөл амьсгаагаа сайхан дараалаад за тэгэл хөдөлгөө тавьчихт болно. За одоо дараагийнхаа сайхан зөөгөөд шүдээр ингээд эвтэйхэн 100гаад за дотор нь хийж хагаад аяган дотор хийж хагаад үлээх хэвээр. Яг тэгээд за хоёрт тулаад за шараа алдсан. За дахиад шараа аваад. Жохо үлээхгүй бол унаа шүү. Жохо үлээгээ жоохон шаараа тавруулаад өгмөр юм байна. За болж байна. Дахиад шаараа алдчихлаа. Ахаас нь яг дээр лөвчих чи тэгээ болгоё дуусгая. За. Яас. Болж байна чи. Садахгүй цаг бол хамаагүй шүү. За гар бол хамаагүй шааранд оролцохгүй. За. За тэгэл төгчих хэрэгтэй байгаа юмсаага. Тонгохоо. Яасан гэж бинч. За 3 аялаг бол одоо байрлуулаад тавьсан байж байгаа. За альва барилга бол ер нь суур сайтаа бол тэгээд дээш явчих хэвээр. За 3 за дөрөв аягийг Одоо нэг тавьж болж юм чи. за болж байна. За Ахтай болж за. Уг нь бол амьсгаагаа бол түүчих хэсгүү. За хамраараа сайхан амьсгаагаа аваад тааруулаад явж болох харагдчих байна. За. За нэг нь унлаа. За аяга тийш нь тавина. Тэр унсаа аяга цаанаа тавьж байгаа дахиад ихнээс нь. Дээш нь харуул тавих юм шиг ч тийм. Одоо жоохон амьсгаа жоохон амгаадах. За тэгээд болж гинөө гэж. Одоо ингээд харахад энэ хоёрын одоо зайвал нилээ жоохон зайтай. Энэ дээр тогтох. Тэгэхээр та энийгээ баг ийш нь жоохон шахмаар юм шиг харагдаж байна. Миний бодлоор бол. Тэгээ жоохон ийш нь зайгаа шахаад тавих юм бол дараагийн аягаан тавихад бас за хөрхө бас хөрхө зайл эргэлж байна. За болж байна. За ер нь энэ авхаал самбаа тийм ээ. Авхаал самбаа байх хэвээр. За харахад бол их амарх юм шиг харагдаж байгаа ч тийм ээ. За яг ингээд хийхэд бол маш аюултай. Бас нэлээ амьсгааны хуваарлт байж байгаа. За эвдүү шаардж байна. За хажуугаар нь бас хаалт самбаа шаардж байна. За аяган дотроо сайхан хийснийхэн дараа үлээгээд бариуллаа. За одоо сайхан амьсгааг нь тааруулаад аваачаад яг сайхан сандралгүй тавих хэрэгтэй байна. За цаг дууссан. За баярлалаа. Арга бүлэг багийн маань гишүүн гарч ирсэн байна. За амжилт хүсье.
За цаг явж байгаа. Оо за. За айжаар нилээ барилга орж исэн нөхөр ороод иргүй юу? Нилээ шуурхаа явж байна. За дуршлагтай байна. Мэдрэмжтэй байна. За ер нь барилга бол бас суур сайтай байх хэрэгтэй тийм ээ. Шараа. Наад ч одоо шаараараа авахдахгүй наад чи. За тэр тавьсан аяган даам бол одоо бас. За одоогийн байдлаар 4 аягийг бол амжилттай байрлуулсан байна. 5 дахь аягаан тавьж байна. За сайхан байрлууллаа. За сүүлийн 2 аягны зай нэлээ ойрхон харагдаж байна уу юу? За. За сүүлийн тийм ээ ачаа хүнд гэдэг. Сүүлийн аяг бол бас нэлээ бас явдалтай байх шиг байна. Амьсгаа яг таарах хэрэгтэй. За эмэгтэй хүмүүс бол уг нь за зүг барилуулсан. За цаг дуслаа. 3 дугаар багийн маань гишүүн гарч ирсэн байна. За ингээд Алтан Барс багийн гишүүнд амжилт хүсье. За даалгавраа 50 сайхан хугацаанд нь гүйцэтгээрэй. За цаг явсан. За эхний аягийг амжилттай байрлууллаа. 3 аягаараа сайхан суурь аяг хэрэгтэй. За 3 аягийг бол амжилттай байрлууллаа, сайхан суурь аяжлаа. За 5 дахь аяг. За одоо 6 дахь аяга. За одоо дахиад ихнээс нь одоо хөдлөөгөө 2 аяг үлдэнэ. За нөгөө 4-ийн дахиад ихнээс нь явах хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө яарах хэрэггүй, одоо яарвал даарна гэж эхнийхээ ажлыг бол одоо хамгийн сүүлийн аяг бол одоо хамаг ажлыг нураалаа. За дахиад одоо хурдтайгаар явж байна. За зөөлөн тавих хэрэгтэй, маш мэдрэмжтэй зөөлөн яаралгүй сайхан наачихсан их гоё тогтохоор харагдаж байна. Тэр нь хэмжээ бол. За баярлалаа. За ингээд цаг маа дуслаа. За нэвтрүүлгийн маань энэ удаагийн үеийн тэмцээнд маань 4-р багийн 4 бэрх багийн маань оролцоход бэлэн болсон байна. Ингээд даалгавраа биелүүлэх. За асуулт авах юм байна уу? Бүрөө тайлбар бол хэлсэн тийм ээ. 4-ийг л мэдчихэж байгаа. За амжилт хүсье. За 4 дахь аяг. Амжилттай байрлаа. За 5 дахь аяга авах чинь. За хугацаа явж байгаа. За ихтэй сандрах хэрэггүй, тайван, маш тайван байх хэрэгтэй. За хамгийн сүүлийн аягыг бол бүр тайван, маш анхаарал болгоомжтой тавих хэрэгтэй. За цаг дуслаа. За амжилттай.
За нэвтрүүлгийн маань 3 дахь үеийн хүнд байв, хөнгөн байв, манай бүсгүүчүүд оролцсон гайг үүс дээр нь тийм ээ. Бас эмгтээчүүдэрээ бүсгүүчүүдэрээ бас нэг хүнд ажил бас хүнд бас даалгавар бол биелүүлэе гэж хүсээгүй байж байгаа. Тэгэхээр их хөнгөн даалгавар гэхдээ бас барилга барина гэдэг бас их айхтар хариуцлагатай ажил. За ингээд энэ удаагийн тэмцээний маань за 3 минут 14 секундэд нэгдүгээр огийн гишүүн маань гүйцэтгэсэн байна. За ингээд нэгдүгээр баг буюу морь буусан шагаа багийн маань гишүүн 2 оног багтаа авчирсан байна. За 2 дугаар баг буюу арга билег багийн гишүүн маань 2 минут 12 секундэд даалгавраа гүйцэтгэж багтаан 3 оног авчирсан байна. За 3 дугаар баг буюу алтан барс багийн гишүүн маань 1 минут 9 секундэд даалгавраа биелүүлж 4 оног багтаа авчирсан байна. За энэ удаагийн тэмцээнийг маань даалгаврыг хамгийн богино хугацаанд буюу 1 минут 8 секундын хугацаанд гүйцэтгэж 4 бэрх багийн маань гишүүн багтаа бүхэл 5 оног цуглуулж чадсан байна. За ингээд нэвтрүүлгийн маань 3 дугаар үеийн тэмцээн маань энэ хүрээд өндөрлөж байна. За үзэгчдээ 4 дугаар үеийн тэмцээн маань эрчүүдийн дунд явагдах хэвээр. Манай эрчүүд маань бас л нэгэн Монгол эрчүүдийн маань наадгай сэр шалгах тэмцээнийг та бүхнийхээ дунд явуулнаа. За ингээд эрчүүддээ амжилт хүсье. За морь буусан шагаа багийн маань оролцогч 4 дугаар үеийн маань тэмцээн буюу сэр шалгах хад бэлэн болсон байна. За амжилт хүсье. За баярлалаа. Өмнө нь нэрэн сэр зохиж сэр шалгаж байв уу? За өмнө нь бол хэд удаа сэр шалгаж байсан. Амжилттай сэр зогссон. Манай Баянгорт маань сүүлийн үед бол ер нь сэр шалгах оролдоон тэмцээн бол нэлээд бас явагдаад байгаа тийм ээ. Тэмцээн оролдоонд бас орж ив үү? Гэхдээ яг хөө тэгээд нэг наas нөхтөрөө нийлээд нэг хас нэг удаа ус зохиод тиймэрхүү удаагийн явдал бол байна. Ер нь бол энэ хангай залуучууд бол ер нь өхрийн сэрийг бол тий ерөнхийдөө өхрийн сэр шалгадаг тийм ээ. Өхрийн сэрээр хүн болгонд ер нь зогтдох юм байлээ. Өөр нь бол одоо хангай хав говийн хүүхдүү, хангай хүүхдүү. За би бол хангай. За хангай бол яахахгүй зогч байсан байх нь тийм ээ. За тэгэхээр сэрийг бол шалгахад бол одоо нэлээд дуршлагтай. За бас хүчнээс илүү им шаардна тийм ээ. За ингээд амжилт хүсье. За баярлалаа. За сэрэн бол одоо 5 удаагийн оролдлогоор одоо зохис 5 удаагийн оролдлого хийх хэрэгтэй байгаа. Хопа! Вот, я. За сэрийг бол анхны зохилтоор одоо хог зохилоо. За энэ ер нь жижигхэн сэр таарчихсан уу? Ерөнхийдөө өөрөө бас энэ жил бэлтгэл нэлээ сайн байгаа юу? Гэхдээ гайгүй байна. Ерөнхийдөө жижиг мал бол биш. Гайгүй хаа шарлагын сэр байна. Тийм ээ, том сэр тийм ээ. За ингээд ихний морь буусан шагаа багийн оролцогч амжилттай одоо сэрээ шалгалаа. Баяр хүргэе. За баярлалаа. За дараагийн оролцогчдоо амжилт хүсье. За сэр өмнө зогч ирсэн үү та? Сэр ганц нэг зогчсоо зогчсон. Тийм үү. Сэр ерөнхийдөө бас нэлийн ив шаарддаг тийм ээ. Хүчнээс илүү ив гэж бас хүмүүс яриадсэн. Би бол одоо сэрийг бол шалгаж үзээгүй. Гэхдээ бол харагдах байдал нь гадна бас ингээ хөндлөгөөс харж байхад бол нэлийн ив шаарддаг байх шиг байсан. За ингээд эхний оролцогч маань бол эхнийхээ оролдлогоор сэрээ хог зогсон байж байгаа тийм ээ. За ингээд танд бол одоо бас тийм боломж байгаа. Ингээд амжилт хүсье. За манай оролцогч маань бүр бэлээ өмссөн байна. За бас гараа хамгаалаад бэлээг бол өмссөн байна. За ах маань эхнийхээ оролдлогоор сайхан цоглоо. Ер нь манай Төвх Сотны зүүн музейн
Ирчүүд маань ер нь баян сэр зөгчдөг бах тийм ээ. Сэрийг ер нь дурсгалтай байх тийм зөгч байгаа бах тийм ээ. За тэгэлгүй яах вэ? За амжилт хүсье. Баярлалаа. Сайхан зөглөө. Бас энэ сайхан сэр зөх энэ эвдүү тийм ээ. Энэ сайхан арга ухааныг бас хүмүүс маань бас хараад бас өнөөдөр бас заавал залуу хүн тийм ээ. Заавал бяртай хүн зөхөх нь хамаагүй. Өнөөдөр ахмадууд маань хүртэл ингээд сэр зөхиод энэ бол эв шаардж байгаамаа гэдгийг бас харж байгаа хаа гэж ойлгож байна. За баярлалаа амжилт хүсье. Барс багийн маань оролцогч сэрийг шалгахад бэлэн болсон байна. За мэдээж өмнө бас сэр зөгсөж байсан уу? Өмнө сэр зөгсөж байсан. За ер нь зогчих байх л гэж бодож байна. Манай байгалийн Баянгар аймгийн Түүх саатны зүүн үзийнхэн бол ер нь сэрийг үл нэлээ сайн зөгчөн. За урдны хоёр оролцогч маань хоёулаа бас эхний оролдлогоороо сэрээ шалгаад бас хуг зөглөө. За ингээд өөртөө чинь амжилт хүсье. За баярлалаа. За сэрээ сайхан зөглөө. За Баянгар аймгийн Түүх саатны зүүн үзээд одоо хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? За би 3 дахь жилдээ ажиллаж байна. Одоо бараг 4 дахь жил рүү шахаж байна. За ер нь энэ сэр зөхөх бол одоо манай Баянгарын одоо Хангай сумдын залуучууд маань бол ерөнхийдөө өхрийн сэр юм бол одоо ичний цагаар бол тий айл болгонд одоо сэр зөхөх, сэр шалгах юм сайхан хотлороо тий айл хотлороо нийлээд ийм сайхан залуучууд маань хоорондоо бас ив бяраа бас юм шалгадаг ийм сайхан уламжлалтай байгаад байгаа. За тэгэхээр өөрөө одоо Хангай сумын одоо залуу байна уу? Говийн сумд одоо төрж өссөн залуу байна уу? Хангай сум хаа. Хангай сум уу? За аль сум вэ? Галуут. Галуут уу? За галуутын хангайх бол одоо Мантлын хангай. За галуутын 5 хангай, 1 хангай гэдэг хангай залуучууд бол дандаа сар 1 хангай ах уу тий? Сарлагын сэрийг бол одоо зөгч байгаа. За аргагүй дуршлагтай сайхан зөгч байна. За баярлалаа. Амжилт хүсье. Дараагийн уралдаан тэмцээнд амжилт хүсье. За баярлалаа. За дараагийн оролцогч маань гарч ирсэн байна. Дөрвөн бүрх багийн маань багийн гишүүн за сэрээ шалгахад бэлэн болсон байна. За та өмнө нь одоо сэр шалгаж юу? Сэр зөгч юу? Янз ер нь хаяа зөгчдөг. Янз та. Тийм үү? Одоо ер нь зохион л гэж үзсэн. За ирчүүд маань бол ер нь Түүх саатны зүүн үзийн одоо хамт олон маань бол оролцогчд маань бол ер нь сэр юм сайхан зохиж байна. Энэ бас дуршлаг байх шиг байна. Та бүхэн маань бас зохитг нь бол ер нь харагдчих байна. За ерөнхийдөө төрүүчийн залуучууд маань бас Хангай сумын залуучууд байнга одоо бас ичнийхэн цагаар бол өхрийн сэрийг бол ер нь тэгэл зохичдөг л гэж нэлээд дуршлагтай гэж ярьж байна. Өөрөө бас Хангай сумын байна уу? Говийн сумд одоо төрж өссөн хүн байна уу? Тэг би ч одоо Байдргийн Байдрыг ах уу? Тэгвэл Байдргийн хангай бас хангай ах байна тийм ээ. За тэгвэл бас сэрийн асуудлыг зохих юм байна. За амжилт хүсье. За сэр маш амжилттай зохиж хугалсан байна. За сэр шалгах тэмцээн маань энэ хүрээд өндөрлөж байна. За ингээд сэр зохисон бүх залуучуудаа дараагийнх нь бас уралдаан тэмцээнд амжилт хүсье. За танд ч гэсэн мөн амжилт хүсье. За баярлалаа. Ерөөл дөрвөн цагаан сар нэвтрүүлгийн маань 4-р үеийн тэмцээн буюу сэр шалгах ирчүүдийн маань ур ухаан, вяз чадвар, эвдүү шаардсан энэхүү тэмцээн маань амжилттай болж өндөрлөө. За ингээд морь буусан шагаа 1-р огийн оролцогч маань сэрийн амжилттай зохиж 5 оноог багтаа авчирсан байна. За мөн арга бэлэг баг буюу 2-р огийн оролцогч маань сэрийн амжилттай зохиж 5 оноог багтаа авчирсан байна. За 3-р баг буюу Алтан Барс багийн маань оролцогч мөн сэрийн амжилттай шалгаж 5 оноог багтаа цуглуулсан байна. За 4 бүрх багийн маань оролцогч мөн амжилттай сэрийн зөгч багтаанд бүхэл 5 оноог цуглуулж чадсан байна.
За их мөндөд үзэгчтэй. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн маань 5 дахь удаагийн үе маань танин мэдхүйн уралдаан тэмцээнээр үргэлжлэн. За ингээд өнөөдөр Ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Баянхонгор аймгийн Төв Хөгсаатны зүүн музейн хамт олон оролцож байгаа гэдгийг дахин дуулгахад таатай байна. Ингээд дараагийнхаа үеэр бүгдээрээ хамтдаа уулзъя. Эрхэм хүндэт үзэгчдээ, Ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань 5 дахь удаагийн үе үргэлжлэх гэж байна. Ингээд 5 үеийн турш явагдах Ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Баянхонгор аймгийн Төв Хөгсаатны зүүн музейн хамт олон оролцож байгаа гэдгийг дахин та бүхэндээ сонирдуулахад таатай байна. За ингээд 5 дахь үеийн тэмцээн маань танин мэдхүйн асуулт хариултын тэмцээн байгаа. Ингээд багийн ахлагч нарыг асуултаа суулгахыг урьж байна. За 4 асуултыг бэлтгэсэн байгаа. За багийнхаа нөгөө гишүүнтэйгээ ярилцаад за яг оновчтой бөгөөд тодорхой хариултыг хэлсэн хүн одоо өнөөдрийн энэ тэмцээний оноог авах хэрэгтэй байгаа. Стогыг цэрлдэггүй гэж заах миний бодож байгаа бол наач ингэж бодож байна. Жилийн урал гарсан одоо аль болчихсоо засахгүйгээр тэгээд хараа тайлхаас сошиалтай гэж чаалах юм. За ингээд нэгдүгээр баг асуултанд хариулахад бэлэн болсон байна. За нэгдүгээр багийн асуулт маань юу гэсэн асуулт байгаа вэ? За манай баг цагаан сарын 9-нд ямар хүн эдээш ус буюу ууц тавихыг цээрэлдэг вэ гэсэн асуулт таарлаа. За цагаан сарын 9-нд ямар хүн ямар айл эдээш ус тавихыг одоо цээрэлдэг вэ гэсэн ийм асуулт нэгдүгээр багт маань ирсэн байна. За хариулт нь танаа багийнхан юу шийдэв? За манай багийн хариулт бол цагаан сарын одоо эдээ шүүс тавихыг цээрлэх одоо ямар айл ингэх вэ гэдгийг бол хариулт нь бол за одоо энэ ажил явдал гарсан айл бол эдээ цагаалах ихгүйгээр хараа одоо тайлж ээж цагаан сарын эдээ шүүсэж золгордох энэ үйл хийдгээ гэсэн хариултыг өгч байна. За мөн одоо дэлгэрүүлээд цагаан сараар бол ерөнхийдөө нэг эдээ цагаалах эсвэл үе одоо юу гэдгийг төр төсний үйл ажиллагаанд эсвэл 57 үе тавьж байгаа эдээ бол 100-аас дээш насны за 5 үе бол одоо 50-аас дээш насны гэдэг ч юм уу за залуу гэр бол одоо 3 үе одоо засах гэдэг юм уу тиймэрхүү одоо шүүс застгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгч байна. За ер нь бол асуулт маань бол тодорхой. Эдээ шүүс ямар айл одоо сар шинээр тавихгүй вэ гэдэг. За энэ асуултны хариулт маань бол сар шинийн баяраар бол одоо бэлэвсэн буюу одоо өргөдлөхөөсөн тий бэлэвсэн эмэгтэй бол одоо сар шинээр одоо эдээ шүүс ууц одоо тавьдаг байх нэ. За энэ хариулт маань одоо тэгэхээр хариулт маань бол одоо хараахан таарсангүй тийм ээ. Буйны ажил одоо бол эдээ шүүсийг бол одоо тавьдаг байх нь хамгийн гол нь одоо бэлэвсэн эмэгтэй бол одоо эдээ шүүс тавьдаг байх нэ. За ингээд нэгдүгээр багтаа баярлалаа. За ингээд хоёрдугаар багийн асуултыг бүгдээрээ хамтдаа сонирхъя. Хоёрдугаар хэн дээрээ цосч байгаа? Баяш дээрээ цосч байгаа. За та хоёр солигдож байгаа. За хоёрдугаар багийн маань асуулт юу гэсэн асуулт байна? Айл төч золохыг цээрлэнэ гэж байна. Энд ихлээр за асуулт маань монголчууд шин сарын шинийн 7-нд ах トゥ амраг садан бусад айлд очиж золохыг цээрлэнэ. Тэгвэл энэ өдрийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. За танаагийнхан асуултныхаа хариултыг бэлдсэн тий. За энэ өдрийг одоо шинийн 7 гэдэг утгаар нь муу өдөр гэж юу яд юм болов. Тийм тэгээд хэрүү ингээд айлчаад ингээд золгоод энэ юу яалаа гэхэд бас муу юм дагаж юу ажиж байдаг байж бас болох юм. Тийм. За ер нь бол Ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлэг маань өнөөдөр сар шинийн баяраа тэмдэглэж байгаа. Хонгор нутгийн зан олондоо цэгэрдэлгцээс эртэн суугаа. Үзэгч та бүхэндээ бас тань мэдхүйн талаас нь бас
Монгол ёсны талаас бас тодорхой ойлголтыг бас өгөх ийм бас утгыг бас хадгалж байгаа. За тийм болохоор шинийн 7 гэдэг өдрийг монголчууд маань хар өдөр гэж нэрлэдэг байна. За хар өдөр буюу шинийн 7 одоо монголчуудын маань одоо 7-гийн тоог бол одоо эртнээсээ бэлэгддэг тийм ээ. 7-гийн тоог муу тоогч ингэж бэлэгдэж ирдэг. Тэгэхээр асуултын хариулт бол ерөнхийдөө төгөж очлоо. Яг хар өдөр гэж хэлээгүй ч гэсэн бас 7-гийн тоо гэдэг утгаараа бас айлд очих тий муу зүйл дагуулж очих тийм ээ. Энээс нь болгоомжуулж одоо ах トゥ хамаатан сатандаа бол шинийн 7-ны өдөр айлчилж золгож очдөг байх нэ. За баярлалаа. За дараагийн баг. За манайх 3 дугаар баг. За 3 дугаар баг юу алтан барс багийн маань. За манай асуулт болохоор цагаан сараар альва хүн ямар 3 нүглийг дэвчих ёстой вэ гэж байна. За цагаан сараар хүн ямар 3 үлийг дэвчих ёстой вэ гэсэн асуулт 3 дугаар багт маань ирсэн байна. За хариулт нь. За нэгт нь хэрүүл тэмцэх хэрэлдэж өрхөд. Цэрлэн. За хэрүүл хийх байх тийм. Хэрүүл хийх байх. Хоёрт нь болохоор малын ам тасдах цэрлэх баг. За гуравт нь болохоор эхнэр нөхөр хоёр солохгүй баг. Нүгэл цэрлэнэ гэж бодож байна. За тэгэхээр хүний цэрлэх ёс гэсэн асуулт нь бол тий. За асуулт бол миний одоо бодлоор бол нэг 70% хариуллаа гэж үзэж байна. За ерөнхийдөө шинэ сар цагаан сараар бол монголчууд маань тэр тусмаа хүн цэрлэх 3 зүйл маань биеийн одоо буруу үлийг тийм ээ сэтгэлийн муу үлийг за мөн хил ам хэрүүл тэмцлийг бол одоо цэрлэх нэ. За тэгэхээр амьтны ам таслахгүй байх гэдэг маань бол одоо муу үйл тийм ээ хийхгүй дэвчин. За энэ бол болж байна. За хэрүүл хийхгүй гэдэг бол болж байна. За гурав дахь нь одоо эхнэр нөхөр золохгүй гэдэг бол энэ бол цээрлэх биш. За энэ бол эхнэр нөхрээр нь золгодгүй ийм ёстой тийм ээ. За баярлалаа ингээд 3 дугаар багийнханда амжилт хүсье. За баярлалаа. За 4 дугаар багийн дөрөнгөх багийн маань гişүүн гарч ирсэн байна. За асуулт нь юу гэсэн асуулт ирсэн байна вэ? За манай багт асуулт номер 2. Альва хүн цагаан сар болон энгийн үед одоо хүнтэй тамхилахдаа хөөргөний толгойн хэсэгт дарж тамхилбал энэ юу гэсэн утга санааг илэрхийлдэг вэ гэсэн ийм асуулт ирсэн байна. За тэгээд багийн гишүүнтэйгээ ярилцаад ерөнхийдөө энэ бол тухайн одоо тамхилж байгаа хүн маань хөргөнийхөө толгойдоор ингээд дарж тамхилгаа бол тэр хүнд одоо уух шүү тохиолдожээ. Одоо гэсэн утга санааг бол нөгөө хүн маань авдаг ийм эртний уламжлал мэдээллийг солилцох ийм нэгэн одоо илэрхийлэл юм болж байна тийм ээ. За тэгэлгүй яах вэ? Маш амжилттай хариуллаа. За монголчууд маань хөөрг зөрүүлэн тамхилахдаа одоо хөөргөнийхөө толгой дээр дарж одоо нөгөө хүндээ одоо мэдээ дохоо хэлэх юм уу тийм ээ. За аль эсвэл тухайн хүнд маань бас уух шүү тохиолдсон байна гэдгийг сар шаны энэ баяртай сайхан өдөр бас илэрхийлэл нь бол бас ингэж харагддаг байх юм тийм ээ. За ингээд амжилттай хариулсан 4 дугаар агийнхандаа баярлалаа. За баярлалаа. Хүнтэй өглөөн давсны баяр, бүрэн хавартай золгосны баяр, сар шинийнхэн сар уулхан өглөө зон олноороо сайхан шинлээрэ. Ерөөл дөрөн цагаан сар нэвтрүүлгийн маань 5 дахь үе амжилттай болж өндөрлөж байна. 5 дахь үе маань асуулт хариултын тэмцээнд амжилттай оролцсон багуудынхаа оноог та бүхэндээ танилцуулъя. За 1-р баг маань асуултандаа за бүдэрсэн байна. За тэгэхэд итгэж сэтгэлтэй оролцсон 1-р багтаа 2 оноог өгсөн байна. За 2-р баг маань асуултандаа нэлээд амжилттай хариулж 4 оноог авсан байна. За 3-р баг маань асуултандаа бас нэлээд өндөр хөвтэй хариулсан байж байгаа. За ингээд 3-р багт маань 3 оноог өгсөн байна. За 4 баг маань асуултандаа
оновчтой амжилттай хариулж 5 оноог багтаа цуглуулсан байна. За ингээд өнөөдөр Хонгор нутгийн зон олондоо хурч байгаа ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлэг маань Баянгор аймгийн Төв Ухсаатны зүүн музейн танхимаас та бүхэндээ хурч байна. Өнөөдрийн оролцогчид маань Баянгор аймгийн Төв Ухсаатны зүүн музейн ажилтан албан хаагчд байлаа. Ингээд та бүхний өмнө Баянгор аймгийн Төв Ухсаатны зүүн музейн захирал Пүрэвсэрэн таныг хүндэтгэн урьж байна. Ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлэг маань танай байгууллагатаар маш амжилттай явж өндөрлөж байна. Ингээд Баянгор аймгийнхаа нийт иргэд зон олондоо инжлэгээ дэвшүүлэхийг хүсэж байна танаас. За. Утусныхаа ханд ус мөн өнцөг болонд сууж буй Баянгорчуу тав гэдээ юуны төрөнд буян үлдэх чимээх усан барс жилийн сар шинийн мэндийг өөдөд нүргэн дэвшүүлье. За 5 өдрийн турш явагдсан ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багуудынхаа нийлбэр оноог дуулгах гэж байгаадаа бас таатай байна. За өнөөдрийн уралдаан тэмцээний маань нийлбэр оноогоор нийтдээ 19 оноог авч арга билег баг маань 3 дугаар байранд орсон байна. За мөн 19 оноогоор Алтан Барс маг байна. 2 дугаар байранд орсон байна. За өнөөдрийн 5 үеийн турш явагдсан уралдаан тэмцээнийг маань 22 оноогоор Дөрвөн бэрх маг маань тэргүүлсэн байна. За мөн 16 оноог цуглуулж Морь булсан шагаа багийн хамт олон маань 4-р байранд орсныг дуулгахад таатай байна. За ингээд өнөөдрийн 5 үеийн турш явагдсан уралдаан тэмцээнд маань амжилттай оролцсон Баянгор аймгийн Төв Ухсаатны зүүн музейн ажилтан албан хаагчтай дурсгалын бэлгийг зардуулахад бэлэн болсон байна. За энэ хүү өнөөдрийн бас гарын бэлгийн маань тайлбарыг бас та бас танилцуулбал. За энэ хүү ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлэгт манай музей хамт олон ажилчид оролцож амжилттай оролцлоо. 5 үеийн шаттайгаар амжилттай оролцлоо. Тэгээ бид бүгдийн маань хийж иргэжүүлсэн бас соёлын бүтэц үйлдвэрлэлээр бүтээсэн энэ тайны орооны хөшөө болох Баянгор аймгийн Бөмбөр сумын нутаг дэвсгэр дээр байдаг төргийн үеийн ийм хөшөө сүрнээрээ бид бүгд одоо соёлын бүтэц ажиллаараа бас хийж бүтээсэн багамаа. Энэ одоо сая бүтээгдсэн зүйлийг одоо энэ арга хэмжээнд энэ сар шинийн нэвтрүүлэгт оролцсон хамт олондоо дурсгал болгож одоо өглөөрөнд гардуулъя гэсэн. За ингээд байна. Өнөөдрийн 5 үеийн турш явагдсан уралдаан тэмцээний маань 4-р байранд орсон Морь булсан шагаа багийнхаа гишүүдийг хүрч байна. За баяр хүргье. За баярлалаа. За энэ хүү бас бэлэг дурсгалын зүйл маань болохоор бид бүгдийг бас хийж иргэжүүлсэн. Баянгор аймгийн таньдаг газар байна тий. Танд их шол байх чаар. Үлзийт сумын хотод дэвсгэр дээр байх Бэр үндийн буган жолон хөшөөг бас сүвнээр болгож үл хөдлөх дурсгалыг одоо мөнгөчж ингэж дурсгал болгон хатгалуулж батгалуулж байгаамаа. Энэ төвх домог нь болохоор одоо удан буу тасрах гэсэн утгатай. Ийм цоворсон 3-5 буу байх жишээтэй дурсгалын зүйлс, хөшөө дурсгалын зүйлс байдаг байгаамаа. Тэгээд ажилтны уулахтай байна тий. За амжилт хүсье. За дараач. За ингээд дараагийн баг болох арга билег багийнхаа гишүүдийг өрж байна. За арга билгийнхаа багийн хамт олонд амжилттай тэмцээнд оролцсон та бүхэн баярлалаа. Энэ жил дурсгалын зүйлс гарын билег болгож дуулъя. За 3 дугаар буюу Алтан Барс багийн гишүүд явж байна.
За хэлэнтэй чөлбөрлөөр энэ хүү. За өнөөдрийн уралдаан тэмцээнд маань 5 үеийн турш явагдсан Авхаал самбаа хурд хүчээ дайчлан тэргүүн байранд орсон дөрвөн бүрх багийнхаа гişэд өгөрч байна. За баяр хүргэе. Хүрээ. Хэлэнтэй чөлбөрлөгийг ахын хөгжүүлж өгөх. За Эрхэм хүндэт үзэгчдээ Төв Азийн цээжинд нар сартай нутаглаж түүхийн шаргал хуудасаа баян болтолд үргэлжсэн Тэнгэрээс газарт буусан хиймрийн босоо бичгтээ тулган дүрлзэх гал нь бурхтыг бүлээцүүлэх хэлжтэй мөнхөх тэнгэртэй Монгол сайхан эх орныхон дэлгэрсэн дэрлэг шиг нутгийн зүрхэнд нь орших хонгор нутгийн зон олон маань илгээрэн инх амгалан байж төрлөөрөө дөвшин амгалан байж сар шиндэн сайхан шинлээрээ ерөөл дүүрэн цагаан сар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд жаргаж байна. Хүрээ